7. Гуйлагчин. Өдөн шөрөө боллоо. Хадагта Вильпер Парис рууган буцах тухай үг зохиолгов. Харин хадагтад англиар өөрт нь эвгүй байсан боловч буцах тухай ярьж зөргөлөхгүй байжээ. Тэгээд Вильпер эхнэрийнхэн хүсэлтээр хамгийн түрүүнд явах дохио өглөө. Вильпер эхнэрийнхэн хадагтад англиарт үйлчилж болох боломж олох гэж өөрийнхөө тэргэнд түүнийг хамт суухыг уриалаа. Кавалкантитэй ихэд ажил хэргийн яриа дэлгэц суусан Данглар болж байгаа явдлыг анзаарсангүй. Монте-Кристо хадагта Вильпероос шилтийн шингэнийг гуйнган эрхэм Вильпер хадагта Данглар төхөж очихыг ажиглан харжээ. Гүн түүний байдлыг ойлгох тул хэдийгээр Вильпер хадагта Дангларт өөрт нь арай гэж дуулдах төдий аяархан хэлсэн боловч жохом юуны тухай хэлснийг тааварлжээ. Монте-Кристо гүн Морл, Дебре, Шаторино бас хоёр хадагтайг Вильперийн сүйгтэргэнд сууж явхад ямар ч саад болсонгүй. Кавалканти Дангларын сэтгэлд улам таашаагдсан тул түүнийг өөрийнхөө сүйгтэргэнд сууж явахыг урьжээ. Андре Кавалкантийн тухайд гэвэл өөрийн үүдний дэргэд хүлээж байгаа том бормор хөлөлсөн дэргэний зүг яв. Хэтэрхий дэгжин хөтлөгч өлмий дээрэн зогсож морины хазаараас барьж байлаа. Хоол идж байх үед Андреа баг ярьлаа. Тэр ухаалаг хүн байсан учраас ийм баян нөлөөтэй хүмүүсийн дунд ямар нэгэн илүү дутуу юм ярьчихвэ гэж өөрийн ирэхгүй болгоомжилжээ. Түүнээс гадна түүний дүрлэгэрнүүд нь вангийн прокурор дээр төгшүүртэй янзаар тусна. Хэтэрхий ёсрохог хошууч ба түүний нэлээд хулчхар байрын хөөг Данглар зэрвсгэн хараад энэ бүхнийг Монте-Кристогийн найрсаг байдалтай зэрэгцүүлэн үзэж үе залгамжлагчийн дээдсэн хүрээлэнгийн хүмүүжлээр төгс хүмүүжүүлэхийн тулд Парис хотод хүрэлцэн ирсэн учиргүй баян хүнтэй учирчээ гэж боджээ. Тэм учраас Данглар түүний чихчийн хурунд гялдсан байгаа том дорж болом чулууг хэлж баршгүй багтан харж байлаа. Хошууч хашир болгоомжтой хүн болохоор мөнгөн тэмдэгт нь ямар нэг явдал тохиолдохоос болгоомжлон тэр дор нь үнэт зүйл болгон хувиргаж авсан энэ байв. Хоолны дараа тэр үйлдвэр ба аялал жуулчлалын тухай ярих талмаар эцэг хүү хоёрын амьдралын байдлыг асууж сонирхлоо. Эцэг хүү хоёр Дангларын банкнд нэгэнд нь нэгэн удаа 48,000 франк, нөгөөд нь жил бүр 50,000 ливрийн данс нэхийг мэдж байгаа болохоор Данглартай их л элэгсэг дотн талархалтай байсан бөгөөд түүнийг илэрхийлж байвал зарц нарын ч гарыг атгахад бэлхэн байжээ. Данглар тэднийг тоомсорлон үзэж дэрч бүхэл хүндх болсонд бас нэгэн учир бий. Юугч үл гайхах Гроцын зарчимд үнэнч хошууч шилдэг сан нүдэн загсыг аль нураас барьдгийг хэлснээрээ юм мэддэг харуулж чаджээ. Дараа нь загснаас өөрт нь огтсон ховыг дуугүй сууж угаад эдж орхив. Энэ байдлыг Данглар хараад энэ бол тэдний ердийн хэрэг. Эдлав өөрийн лүгтэн гүн Фузарануураас нүдэн загас ижил мөрнөөс хилэм авчирдаг аргаар Швейцараас захиж авчирсан хулд, Британаас авчруулсан аврах хавчаар хооллож суудаг байх гэдэг дүгнэлт хийжээ. Тэм учраас Кавалкантиг эрхэм мэн би маргааш тань дээр ажил хэрэгээр очиж болох нэ гэж хэлэхэд л их л элэгсгээр би таныг хүлээн авч уулзахдаа баяртай байна гэж Данглар хариулв. Үүний дараа Данглар Кавалкантид хэрвээ хүүгээсээ тусдаа явахыг зөвшөөрвөл жанангуудын зочид буудалд хүргээд өгье гэв. Тэгэхэд Кавалканти хүүгэн аль эртнээс биеийн дасан залуу хүн ёсоор амьдарч байгаа. Ийм учраас өөрийн морь тэрэгтэй тэгээд ч бас ийшэн тустан ирсэн болохоор ганцаараа буцахад болохгүй юм алга гэж хариу өгүүлв. Тэгээд хошууч Дангларын сүйгтэргэнд орж суулаа. Банкны эзэн дэрэгдэн сууж нямба хямгтай байхын тухай зөв зүйтэй яриаг цаашаа шагшрах боловч энэ хүүдэн жилд 50,000 франк өгөхөд нь саад болдгүй юм байна. Ийм хэмжээний мөнгө өгөхийн тулд дор хаяж жилдээ 5 буюу 600,000 франкын орлоготой байх хэрэгтэй гэж бодож явлаа. Тэр үед Андреа эхэмсэг дөр үзүүлэхийн тулд хөтчөөн морин үүдэнд аваачсангүй хаалганы дэргэд хүлээж бүхэл бүтэн 30 алхам явуулахад хүргэлээ гэж зэмлэж байлаа. Хөтчин зэмлэхийг хүлцэнгүй номхон хүлээн зогслоо. Тэрээр зогсож ядан тураагараа цавчлан байгаа мориныхон хазаараас зүүн гараараа барьж, баруун гараараа жолоог нь Андреад өгвөл цаадах нь хөлөөн гიშгүүр дээр тавихаар өргөлөө. Энэ үед нэгэн хүн түүний мөрөн дээр гараан тавилаа. Тэгэхэд Данглар Монте-Кристо хоёрын аль нэгэн түүнд ямар нэг юм хэлэх гэж бодож байснаа гинт санаад ирж байгаа юм байхаа гэж бодоод эргэн харав. Гэтэл тэдний оронд
Зураач нар зурулж байвал тохирмоор үс сахал нь урагжсан, наран төлөгдсөн нүүрс шиг гэлтгансан хар нүдтэй хачин царайтай хүн чон цөөвөр чоног шиг хурц ховдог 32 цагаан шүдэн ярилцуулан доогтойхон инээмсэглэн зогсож байлаа. Буурал орсон өнгөгүй өтгөн үстэй толгойдон дөрвөлжин судалтай улаан альчуур зангиджээ. Ясархаг чөргөр өндөр биендэн тийм гэхэн дэмдэггүй уранхай хувцас өмссөн бөгөөд хөдлөхөд үе мөчн хэлхээтэй арга ялсан мэт харжигнан дуугардаг байхтаа гэж бодогдмоор ажээ. Андре эргэхтэн мөрөн дээр дарсан гарын төрүүлж харвал энэ гар төнд авраг том юм шиг санагджээ. Андреа тэрэгнийхэн бүдэг дэнгийн гэрэлд тэр хүний царайг таньсан ч юм уу? Эсвэл энэ хүний амар байдлаас зэвэрхсэн эсхийг бид мэдэхгүй. Ямар ч болов цочин дайвалжлаа. Танд юу хэрэгтэй вэ? Гэж хэлэхэд эрсэн хүн гараан улаан альчуур дээр тавиад хүндэт хүн гой та уучлаарай. Би танд садаа болсон байж магадгүй. Гэхдээ би танд юм хэлэх хэрэгтэй байна. Гэв. Тэгэхэд тань үлчин шалгаахаас эзнэн зайлуулах гэж хөтчин шөнийн цагаар хишиггүйдгүй юм гэж хэллээ. Хөөрхий хөөмн би юм гуйхайгүй гэд үл таних хүн яжулсан барьтай нэмсгэлэх нь нэг л амар тул зарц өөрийн ирэхгүй ухрлаа. Таны эзэн 2-7 хоногийн өмнө надад даалгавар өгсөн учраас түүнд 2 өгөл хэлэх гэсэн юм. Танд юу хэрэгтэй гэж Андреа өөрийн төгссөн сэтгэлийг застаа мэддэхгүй тулд нэлээд ширүүхэн дуграад найз минь төргөө хэлээрэй гэхэд улаан альчуур зангидсан хүн дөнгөж дуулдах төдийгөөр та намайг Парис руу явган буцахгүй болгож өгнө. Би чам шиг сайн хоол идээгүй болохоор ядарч дөнгөж л хөл дээрээ зогсож байна да гэв. Андреа ингэж хачин ярихыг сонсоод цочин давхиж та чи яах гэдэг юм бэ гэж асуулаа. Та намайг сайхан тэргэндээ суулгаж явахыг хэлэх хүсэж байна. Ингэж хэлэхэд Андрег нь царай зэвхэрсэн боловч юм хэлсэнгүй. Тэгэхэд улаан альчуураар толгоогон боосон хүн хармаандан гараан хийгээд өдсөн байдалтайгаар залуу хүн өөд харж надад ингэх хэрэгтэй байна. Дуулж байна уу? Миний жаахан бендето гэж хэлв. Андреа энэ үгийг сонсоод дарвын номхорч хөдөж дээрэн очиод би энэ хүнд үнэхээр нэг юм даалгасан юм а. Одоо түүнийхэн дөнгө дуулах хэрэгтэй байна. Та харуул хүртэл явгаар очиод дэндүү хожимдохгүй тулд хөсний тэрэгэн суугаарай гэв юм. Гайхсан зарц зайл явлаа. Үгүй дээ, харанхуй газар очие гэж Андре хэлэхэд улаан альчуур зангидсан хүн би харин чамайг тохиромжтой газар хүргээд өгье. Алив гэд нөгөө хүн морины цулбуураас барьж Андред үзүүлж байгаа тэрхүү хүндэглийг нэрхэнж харахааргүй харанхуй газар аваачлаа. Би сайхан тэрэг нь сууж явах гэсэндээ дэгсэн биш ээ. Зүгээр л ядраад бас тэгээд далимтан ажил төрлийн яриа байна гэж тэр хэлв. За суу гэж Андре дугарлаа. Тэргэн жолоодж яваа гоёмсог залуу хүү торгон суудал дээр хэвнэг суусан Ноорхой амтан 2 зэрэгцэн сууж явах нь сонирхон байсан боловч шөнийн харанхуйд хэндж харагдахгүй нь харамсалтай. Андре бүхэл сууринг өнгөрөн гартал нэгчүү дугарсангүй. Харин амд яваа хүн нь хөл залгах ийм сайхан арга олсондоо их л сэтгэл хангалуун яваа мэт инээмсэглэх боловч дуугүй явна. Тэр 2 отелийг өнгөрөн гармагцсан. Андреа тэднийг хүн харж яриагийн сонсохгүй байгаа гэдгийг магадлан харлаа. Дараа нь морин зогсоогоод 2 гараан цээжиндээ зэрүүлэн барьж улаан арчуултай хүн өөд эргэн харж та надаар яах гэсэн юм? Та яагаад намайг тайван байхад минь өмүүлээд байгаа юм гэж өгүүлв. Гүй дээ хөөмин чи яагаад надад итгэхгүй байгаагаа л хэл. Би танд юуг нь итгэхгүй байгаа юм? Юу гэнэ шүү? Чи бас асууна гинэ. Чэбэт 2 гарын гүүр дээр салхад чи надад Пьемонт эсвэл Тосканд очно гэж хэлж байсан. Гэтэл харин чи энд Парист байж байх юм. Энд тэгээ танд ямар саад болоод байгаа юм? Ямар ч саад болоогүй. Харин ч надад ашиг болно гэж итгэж байна. Ууха. Та ч надаар хонжоо олгосоноотой байна уу? Гэж Андре хэлв. За ийм сүржүүгээр яах нь вэ? Катрусгүй минь. Энд чин дэми байх гэдгийг танд хэлчих. За хөөмн чи битгий уурал. Зол заяагүй явах гэдгийг чи өөрөө ч мэдэх ёстой.
Тэгэлэр зол заяагүй явдал хүнийг атаархав болгодог юм. Би чамайг Пимонт буюу Тосканаар танилцуулж газарч эсвэл гар дэс зөвчин хүндбэрх ажил хийж яваа даа гэж бодж явсан юм. Би чамайг төрсөн хүүшгээ хайрлж явдаг шүү. Чамайг дандаа л хүмүн гэж дууддаг байсныг санаж ухаа байц. За, тэгээд цааш нь юу гэх гээд байна? Дайр шиг амттай юм аа. Жаахан давжиж үз. Би тэргүй төсвөртэй хүн. Одоо болж. Тэгтэл чи чин бөөрөнд зарц дагуулчихсан. Хөнгөн дэргэн суужчихсан. Тэгжин сайхан говцсон өмсчихсэн явж байх шивдэ. Чинээ алтаар баадаг шидэт илжиг олоод авчих уу? Эсвэл худалдааны жуулчлагчин ирэх худалдаад авчих уу? Тэгэхээр та тархаад байгаа байх нэ? Үгүй дээ. Би чамд харин баяр хөргмээр тийм их сэтгэл дүүрэн байна хөөмөн. Би олигтой ховц өмсөөгүй болохоор чамаг эвгүй байдалд оруулчихгүй тулд болгоомжлох арга хэмжээл авсан юм. Тэмээ. Зарцын дэргэд надтай ярина гэдэг чинь болгоомжлох сайхан арга да гэж Андре хэлв. Одоо яа гэхэв хөөмөн. Дайрэлдсэн дээр л ярьчихсан мен тэр морч нь хурдан, тэрэг чинь хөнгөн. Чи өөрөө могой загас шиг гулгамтгай. Би чамайг өнөөдөр л алдчихвал дараа нь дахиад олж уулзахгүй шүү дээ. Би огт нуугдаагүй байгааг та харж байгаа биз? Энд чиний аз. Би өөрийнхөө тухай чиний энийн шиг л хэлмээр байна. Гэтэл би бол нуугдж явна шүү дээ. Тэгээд бас чамайг намайг танихгүй байх вэ гэж ааж байлаа. Харин чи намайг таньчихлаа шүү. Гэж очтойхон хэлээд. Чиний зүгээс энэ бол тун хонгор сайхан сэтгэлийн илрэл юм. Гэлээ. За тэр ч яахав. Та надаас тэгээд юу хүсэж байгаа юм? Гэж Андре хэллээ. Чи намайг таагнэ? Энд ч тусгүй байна. Бендето. Би чиний хуучин найз нөхөр биш билүү? Мэдэрэ. Би илүү шаардлагатай болж болох юм шүү. Энэ сүрдүүлг нь Андрегийн хилэнг намгатгаад бууж өгөх хэрэгтэй болсон мэдрэв. Тэгээд дахин морин хадрууллаа. Катрус, чи надтай ингэж харьцах чинь сайн хэрэг биш шүү дээ. Чи өөрөө л бид хоёр хуучин нөхөр Марсел хүн би гэж хэлэхэд Катрус чи одоо хэн болохоо мэдж байна уу гэж асуулаа. Үгүй гэсэн ч би Корсигт өссөн хүн. Чи хөгшин болохоор зөрүүд би залуу болохоор чигээрээ. Чи бид хоёр бие биенийг сүрдүүлж айлах гэж оролдвол муул хэрэг. Бид бүх зүйлийг найрсгаар шийдэх хэрэгтэй. Надад хувь заяа нэмсэглэж чамд хуучин хэвээрээ бүтлгүй байгаад би ямар буруутай юм бэ? Үнэн дээр чиний аздаа ирсэн байх нэ. Энэ хөтөч хөнгөн тэрэг ховцыг хөлсөөр авсан биш байх нэ. Тэгвэл бөөрчиг сан. Гэж Катрус хэлэхэд нүд нь хомхорон гялзж байлаа. Чи өөрөө гэж надад ярьсан хойно сайн мэдж байгаа байлгүй гэж хэлээд Андреа улам сэтгэл нь хөдөлж хэрвээ намайг толгой дээрэн чинийг шиг улаан алчуур зангидж мөрөндөө хэртэй цамц эгэл дэргэлж хөлдөн цоорхоо шахаа өмсөж явбал чи л намайг танихгүй байсан байх та гэлээ. Да хөөмэн. Чи намайг хэр зэрэг жигшин үзэж байгаагаа харж байна уу? Муул хэрэгтэй. Одоо би чамайг олсон болохоор ямар сайн зэмбэ увдсан өмсөхөд юу цаад болохгүй. Би чиний сайн санаатайг мэднэ шүү дээ. Хэрвээ чамд хоёр хувцас байвал нэг нь над өгнө. Би чамд өлсөж явхад чинь өөрийн идэх гэж байсан шүл шошон өгч байсан шүү дээ. Тэр үнэн гэж Андре хэлв. Чи тэгэхэд хоолндгүй юм сайн байсан та. Одоо ч бас тийм байна уу? Тэгэлгүй яах вэ? Гэж Андре энэн хэлв. Чи энэ ноёныг яаж идэж байсан чинь бүр нүдэнд харагдах шиг болж байна шүү. Тэр чинь ноён биш зөвхөн гүн хүн. Гүн гинэ? Баяа юм уу? Тийм ээ. Гэсэн ч түүнээс гордох хэрэггүй. Тэр эрхэмтэй ажил хэрэг явуулахад тийм ч амаргүй. За чи бэтгий зов. Чиний гүн хэн ч ондөхгүй. Өөрөө л авч бай. Харин гэд Катрусын урал дээр өнөөх муухай нэмсгэл тодорч. Эмийн тул чи төрөвчэн хоослох хэрэгтэй болно да гэж хэллээ. За тэгээ чамд хичнээн хэрэгтэй байгаа юм. Сард 100 франк болох байх гэж бодож байна. За тэгээд тэгвэл амьдраад л байна байлгүй? 100 франкаар муунч муул байх биз? Чи өөрөө мэдж байгаа шүү дээ. Гэхдээ юу гэхдээ гэж? Гэхдээ
150 франкаар бол би маш сайн тогтчихно. Ма, чамд 200 өгчихье гэж Андреа хэлээд Катрусын гар дээр 10 луйдер тавихад энэ ч болно гэж Катрус өгүүлв. Чи сар бүрийн эхний өдөр манай хаалгач дээр ирж бай. Өдөө чиний мөнгө авч байх болно. За тэр. Чи намайг бас дорд үзэж гарлаа шүү. Яаж тэрв? Чи намайг заавал зарснаар дээр очиулах гээд байх юм. Би чамтай л холбоотой байхыг хүсэж байна шүү дээ. За яах вэ? Чи над дээр сар бүрийн эхний өдөр ирж надад орлогын минь өгч байх хугацаанд өөрийнхөө хувийг авч бай. За. Би чамайг тэгнэ гэж бүр мэдсэн юм аа. Чи сайн хөө. Ийм улсад аз тохиолдох сайхан хэрэг шүү. Чамд яаж ингэж азтай явдал тохиолдсноо ярьж өгөхгүй юу? Чамд энийг мэдэх хэрэг байна уу? Гэж Кавалканти асуулаа. Бас ол итгэхгүй нэ. Огтхон ч үгүй. Би эцгийг ирж олсон юм. Жинхэнэ эцэг ээ нү? Надад мөнгө өгч байгаа болохоор л. Чиний өнөмшөж итгэж байгаа чинь зөв байж таарна. Харин эцгээж хэн гэдэг юм? Хошууч Кавалканти. Тэгээд тэр чамайг хараад сэтгэл ханамжтай байна уу? Одоогор тийм л болтой байх шиг байна. Төөнийг эрж олоход чамд хэн туслаа ав? Монт Кристо гүн. Чиний саяын байж байгаа нэрдэг хүн үү? Тийм ээ. Тэгвэл тийм юм эрхэлдэг юм бол намайг тэдний өвгөн аваар оруулж өгөхгүй юу? Чиний тухай ярихнаа ч болох юм. Харин чи одоогор юу хийж байх вэ? Би юу? Тийм ээ чи. Чин тухай санаа зовж байгаа чинь тун ховор сайхан сэтгэл байна гэж Катрус хэлэхэд чи намайг сонирхож байгаа болохоор би бас чиний тухай юухан хэхэн асууж болох эрхтэй байх гэж бодож байна гэж Андреа зөрж хэлв. Үнэн. Бэ тогтоохон байшинд нэг өрөө хөлсөлж аваад зохиосоор ховцолж өдөр бүр саглаан усаж кафед сонин уншина. Оройд нь аль нэг хөлсөөр алга ташигч хүмүүстэй театрт очино. Ер нь тайван суухаар шийдсэн талхны мухлагийн эзэн гэмээр болно доо. Би ийм л хүн болох юмсан гэж дандаан хүсдэг байсан юм. За яах вэ? Энд сайхан хэрэг. Чи өөрийн бодлыг биелүүлж ухаалаг байвал бүх юм гайхамшигтай сайхан болно. Энэ биюсэг хараач. Харин чи юу болох вэ? Францын тааж болох уу? Ямиг аж мэдэх вэ? Гэж Андреа хэлв. Хошууч Кавалканти чинь тааж байж болох юм. Гэхдээ үе залгамжилдаг нь уссан л да. Катрус минь дээ. Улс төрөг шиг явж үз. За, чи хүссэн зүйлийг авсан. Бид хүрх газраа хурж ирлээ. Тийм учраас тэрэгнээс бууж далд ор. Хонгор найз минь хэрхэвч үгүй шүү. Юу гэсэн үг? Хөө минь өөрөө бодоод үз. Толгойн дээрээ улаан алчууртай, өсгөгөө гуталтай, ямар ч баримт бичиг алга. Халаас нь хуучин байсныг оруулахгүйгээр 10 луйдерт ер нь бүхэлдэн 200 франктай байгаа хүн шүү дээ. Намайг харуул дээр зайлшгүй барьж авна. Би биеийн өнөмшөөрхийн тулд 10 луйдрыг чамааг өгсөн гэж хэлэх болно. Тэгээд л мөрдлөг мэдүүлэг болоод намайг тулооноос оргосны учир хэнээс ч асуулгүй газрын дунд тэнгис хүртэл дамжуулан хөөж явуулна. Би дахиад л 106 дугаартай болж 50 жаргахыг хүссэн талхны Монголын эзэн болох хүслээсээ хагацах болно. Хэрхэвч үгүй хөө минь. Би нийслэлдэн тогтоо суухыг илүү дээрд үзэж байна. Андреа хөмсгөн зангидлаа. Хошууч Кавалкантын хуурай хүү өөрөө хэлсэнчлэн маш зөрүүд хүн байлаа. Тэгээд морин зогсоож эргэн тойрныг түргэн зуурах харанган гарын санамсаргүй халаасандан орж халаасны гар бууны гохыг тэмдэрлээ. Энэ завсар хам тиво нөхрөөсөн нүд солголгүй харж байсан Катрус гараа нуруу руугаа явуулж хэрэг болж магадгүй гэж өргөлж авч явдаг Испани хутгаан тэнэлгэв. Хоёр найз бэбидэн тэнцэх хүмүүс байсан бөгөөд үнийг нь ч ойлгосон бололтой. Андре халааснаас гараан тайвнаар аваад шар саглан элбэж эхэллээ. Катрус минь. Чи одоо л аятайхан амьдрах шиг байна да гэж хэлэхэд гарын гүрийн буудлын эзэн хутгаа эвхэнгийн энхэн төлөө чадах бүхнээ хэн шүү гэв. За яах вэ? Парис руу явъя. Харин чи сэжиг төрүүлэхгүйгээр яаж харуулыг өнгөрөх юм? Чи ийм хувцастай явган явснаас илүү сүйхтэргийн сууж явах нь аюултай юм биш үү? Байц харж бай. Гэд Катрус
Андреагийн бүрхийг толгойдон углаад хөтчин өргсөн том захтай цувын мөрөн дээрэн хаяж баян гэрийн зарц эзнэн тэргэн жолоодод явхад хажууд нь харж явдаг шиг дүртэй боллоо. Би тэгээ толгойн үсгийг явах болж гэнэ үү? Гэж Андре асуухад Кадрус гайгүй дээ. Өнөөдөр ийм ширүүн салхитай байхад малгай чинь хийсэд унчих гэж бодно биз? Гэж хэллээ. За яах вэ? Энэ яриг дуусгая. Гэж Андре хэлэхэд Кадрус хэн жамд саад болоод байгаа юм? Бэло биш байх. Чимээгүй. Гэж Кавалканти шивгэнлээ. Тэд харуулыг эсэн мэнд өнгөрлөө. Хамгийн түрүүнд дайралтсан гудамжинд хүрээд Андре морин зогсооход Кадрус газарт үсрэн буулаа. Цув малгай хоёрын минь өгнө үү? Гэж Андре хэлэхэд Кадрус чи намайг салхи цохиулж хвийг зовхгүй байна уу? Гэж хариу өгүүллээ. Би яах юм? Чи бол залуу хүн. Харин би бол хөгшөрч байна. Баяртай байна даа. Гэж хэлээд булан тойрч алга боллоо. Ай хөөрхий. Энэ орчлонд бүрэн бүтэн аз жаргал байж болдгүй юм байх та. Хэмээн Андреа санаалдан өгүүллээ. 8. Гэр бүлийн явдал. Залуу хүмүүс 15 дугаар Людвигын талбай хүрээд салж, Морлийн цэцэрлэгийн зүг Шатерино хувьсгалын гүрөөд Дебре голын эргийг дагаа явлаа. Морил Шатерино хоёр одоо хүртэл танхимын эндэр дээрээс гоо сайхнаар ярьдагчлан Ришелигийн гудамжинд дах театрын тайзан дээр тоглодог сайхан бичсэн жүжгүүдэд үзүүлдэгчлэн гал голомтондоо ботсон гарцаагүй. Харин Дебре өөр тийш явжээ. Залуу ир Луврын хаалганд хүрээд зүүн тийшээ эргэж каруселийн талбайг шогшин өнгөрөөд Сен-Рокын гудамжаар явж байснаа Мишодерийн гудамж руу эргэж Вейлприн Суйхтерийг түүнийг эхнэрийн хамт Сент Оноред буулгачаад хадагтай Данглерыг гэрт нь буулгаж байхад нь Данглерын үүдэнд хөрч очжээ. Тэднийд бараг өөрийн хүн байдаг Дебре төрүүлж хашаанд нороод зарцад нь морныхон зулбурыг өгч өөрөн иргэн ирж хадагтай Данглерыг Суйхтергнээс буухтанд туслаад таслаанд нь оруулж өгөхөөр сугд явлаа. Хаалга хаагдмагц хадагтай Дебре хоёр хашаанд хоёулахна хоцорлоо. Тэгээд Дебре хадагтайд Эрмина та яагаад байна? Гүн тэрхүү түүх жухамдан тэрхүү үлгэрийг ярихад танд яагаад эвгүй орхив? Гэж асуухад миний бие өнөөдөр муухан байснаас л тэгсэн байх та найз минь гэж хадагтай хариуллаа. Үгүй дээ. Эрмина би өнд чинь хизээш итгэхгүй. Харин та гүнгийн дэрэгтэн тун сайхан байдалтай байсан шүү дээ. Харин эрхэм Данглерын лагшин төдийл тунгалаггүй байсан байх. Гэхдээ та түүний ямар байгааг хайхрах биш дээ. Таны сэтгэлийг нэг л хүн эвгүй болгочихлоо. Юу болсноо над хэлээч. Таныг хүн гомдоход бид эсвэрлэж чаддаггүй гэдгийг та мэднэ шүү дээ. Льюсен та ташаарч байна. Танд хэлснээр би иймний байдлаас бас тэгээд таны ажигласанчлан танд учрыг хэлээд яах вэ гэж бодсон тэрхүү сэтгэл тавгүй байдлаас тэгсэн байх гэж хадагтай Данглер хэлв. Эмэгтэйчүүд өөрсдөө ч мэддэггүй байх нь олон тохиолддог тийм сэтгэл мэдрэлийн хөдөлгөөнд учирсан буюу эсвэл Дебрегийн тааварлснаар хэнд ч хэлхийг үл хүсэх тийм ямар нэгэн нууц догдлол орсон ээлтэд байлаа. Шалтгаангүйгээр зан аашин эвгүйдэх явдлыг эмэгтэй хүний шинж чанарын нэг гэж үзэж сурчсан Дебре түүнээс шал шаардхан болж энэ асуултыг дахин асууж болох аятайхан боломж гартал ч юм уу эсвэл өөрөө хэлхийг хүлээхээр шийджээ. Хадагтай унтлахын өрөөнийхэн үүдэнд итгэмжлэгдсэн шивгчин Мадмуазель Корнелиата дайралдав. Охин маань юу хийж байна? Гэж хадагтай Данглер асуухад Мадмуазель Корнели оройн туршиг хичээлж байгаад дараа нь хэвцээ гэж хариуллаа. Төгөлдөр баян хуураар нэг хүн тоглож байх шиг. Энэ бол Мадмуазель Армели тоглож байгаа нь тэр. Харин Мадмуазель ээжний хөнжилдөн орсон. Сайн байна. Намайг таачхад тусалж өгнө үү? Гэж хадагтай Данглер хэлв. Тэд унтлагынхан өрөөнд орлоо. Дебре өргөн диван дээр тэрийн унахад хадагтай Данглер Мадмуазель Корнелийн хамт хувцсыг сольдог өрөөнд орлоо. Хадагтай Данглер хаалганы цаанаас Льюсен ээжнийг өөртөө ярих гэж хүсэхгүй юм гэж гомдол гаргасан хэвээрээ байна уу? Гэж хэлэхэд энэ талаар ганцхан би ч гомдол гаргаад байгаа юм биш шүү хадагтай минь.
Саяхан Морсор хүртэл өөрийн болзоот хүүхнээс ганц ч үг дуулж чадахгүй нэг гэж танд сүйд болоод байсан шиг санагдаж байна. Гэж Льюсин хадагтай хав нохоотой тоглох зураан өгүүлжээ. Хадагтай хав төөнийг гэрээхэд дотно хүн гэж төөнд эрхэлдэг ажээ. Тэр ч үнэн. Харин удахгүй энэ бүхэн хувиран өөрчлөгдөж ээжний таны албаны өрөөнд хүрч очих байх та гэж хадагтай Данглер өгүүллээ. Миний албаны өрөөнд? Үгүй. Би сайдын өрөөнд гэж хэлэх гэсэн маань тэр л дээ. Яах нь вэ? Дуурын жүжигч тоглуулж өгөөч гэж гуйх гэж очно байх. Хөгжимд ийм их дуртай болдгийг би мэдэхгүй юм байна. Дээдсэн хүрээлэнгийн охинд инэдэмтэй л хэрэг байгаа юм. Дебре энэмсэглэж. За яах вэ? Түшээгүн та хоёр зөвшөөрсөн бол очих л дээ. Би бүтээхийг бодъё. Бид түүнийг шиг авьяас чадварыг үнийг нь төлөхөд эндүү ядууч гэсэн тэр нь түн зохицохоор байлгахыг хичээе л дээ. Корнели та явж болоо. Одоо надад хэрэггүй гэж хадагтай Данглер хэлэхэд Корнели явж 1 минутын дараа хадагтай Данглер хувцсөмсөх өрөөнөөсөн гэрийн гой сайхан хөнгөн даашинцтай гарч ирлээ. Тэгээд Льюсны хажууд суугаад бяцхан сэгсгэр хаваан бодлогоширсон байдалтай элж байв. Льюсн түүнийг харж дуугүй суун. Эрмина, та өнөөдөр ямар нэг юмд сэтгэл зовж дээ. Үнний хэлчихэл дээ. Гэхэд үгүй, юунд ч зовоогүй гэж хадагтай зөрөв. Бөгчм өргөж байсан учраас босож цээж дүрэн амьсгал аваад тол руу очиж би өнөөдөр манай хайтад адилхан байх шив гэж хэллээ. Дебре энэмсэглэн босож энэ талаар хадагтайг тайвшруулахаар дэрэгдэн очих гэтэл гинт хаалга нэгдэж Данглер орж ирсэн учраас буцаж диван дээрээ суулаа. Хадагтай Данглер хаалга онгойхон чимээнээр эргэж нөхрөө хараад гайхаж буга нуусан чгүй банкны эзэн "Сайн байна уу хадагтай? Сайн байна уу эрхэм Дебре?" гэж хэллээ. Түшээгүн ингэж орж ирсэн явдал нь тэрээр өдөр нь хэдэн удаа хэгж өрхөж эгдэвтэй үг хэлж гисэндээ тал засах гэж байгаа хэрэг байх гэж хадагтай өөр зурам бодож байжээ. Тэгээд бардам дөрвзүүлэн нөхөр өдөн харсангүй. Харин Льюсн өдөргөж "Эрхэм Дебре, та надад ямар нэг юм уншиж өгөөч" гэж хэлв. Түшээгүн ингэж орж ирсэн явдал Дебре анхандаа баахан зовж байсан боловч хадагтай ажигчгүй байгааг хараад алдан чимэгтээ танан хотох авчуулсан номууд гараан сарвайлаа. Гэтэл Түшээгүн "Уучлаарай. Хадагтай та өнөөдөр ядарсан болохоор хэвч амрах хэрэгтэй. Одоо 11 цаг болчихсон байна. Тэгээд ч эрхэм Дебре хол суудаг хүн" гэж хэллээ. Льюсн хөссөн мэт зогслоо. Тэгтээ Данглерын хэлэх үгийн аялгау ээлдэг зөөлөн 50 биш байснаас тэгсэн биш. Харин энэ ээлдэг зөөлөн 50 байдлын цаана энэ удаа эхнэрийн хүслийг үл хайхрах дасал болоогүй зөрүүд байдал цохолдсон тэгжээ. Хадагтай ч бас гайхсан бөгөөд түүнийг харцаараа илэрхийлсэн боловч нөхөр нь сонин дээрх бэржийн мэдээлэл харж байсан учраас хадагтай тэр харцыг анзаарсангүй. Хэрвээ анзааран харсан бол юу ч билээ гэж бодохоор байсан биз. Энхүү бардам харц дэми өнгөрч зорилгодон эсхүрлээ. "Эрхэм Дебре" гэж хадагтай хэлээд "Надад ундах өчүүгэнч хүсэл алга. Танд ярих юм их байгаа учраас та хэдийгээр нойрч нь хүрлээж гэсэн миний ярихыг бүхэл шинийн турш чагнах болно гэдгийг мэдээрэй" гэв. "Таны хүслээр болог" гэж Дебре хайхрамжгүй тайван өгүүлэхэд банкны эзэн хажуугаас нь "Эрхэм хүндэт Дебре, та өнөөдөр хадагтай энэ чалчаа ярианаас өөрийгөө чөлөөлж үзхийг хүсье. Хадагтай яриаг маргааш гисэн тийм амжилттай чагнаж амжих болно. Харин өнөө өрөө бол надад ногдож байгаа бөгөөд таны зөвшөөрөлтөөр эхнэртэйгээ маш чухал зүйлийг ярилцахад зориулъя" гэж хэлв. Энэ удаа зохилт нь шууд бөгөөд мэрэгэн туссан тул Льюсн хадагтай хоёрын гайхшиг нь барагдуулж орхилоо. Тэр хоёр довтлогооны эсрэг бие биеэсэн түшиг дэмжлэг олох гэсэн мэт өөдөөдөөсөн харлаа. Гэвч гэрийн эзэн дээлж ялалт нөхрийнхэн талд үлдлээ. "Эрхэм Дебре, та намайг хөөж байна гэж бүү бодоорой" гэж Данглер хэлээд огтхон ч үгүй. Хэрхэвчдэхгүй шүү. Харин гентийн чухал явдлаа суулж өнөөдөр хадагтайтай ярилцах хэрэгтэй болчихлоо. Ийм явдал надад хүн уурлахаар олон тохиолддог шүү дээ гэв. Дебре хэдэн үг аман дотрон бовтнаад мэхийн эсэлж Аталид гардаг Натан шиг сандал ширээн тэгэлсээр гарч одлоо.
Ёстой гайхалтай юм. Бидний энэ элэг дог болгодог нөхрүүд бидний дээр ямар амархан гарчих юм бэ? Гэж Дебрэ хаалга хаагцсны дараа бодсоор цаашаа явав. Юусник гарахаар Данглер төвний байранд суугаад нээлттэй байсан номыг гараараа хааж орхиод их л 54 гарган нохоогоор тоглох гэтэл Дебрэ шиг сайн дасаагүй нохоо түүнийг урах гэлээ. Тэглэр Данглер төвний сэрэм дээрээс нь бадж аваад таслахааны булан руу шидчихв. Нохоо шидэл тунд гасалж явсан боловч буудан дээр унамагц дэрэн дагуур шургаж ийм хэрв шин айшилж байгаа гайхан хөдлөгчгүй чимээ энергүй хэвтлээ. Эрхэм та их ахиж байна гэж хадагтай нүд цавчилгүй хэлээд уг нь та их бүдүүлэг ирсэн. Өнөөдөр бүрч адгуус мал шиг загинж байна шүү гэв. Энэ бол өнөөдөр миний зан өрдийнхаас муугаагаас тэгж байгаа хэрэг гэж Данглер хариуллаа. Эрмин банкны эзэнүүд эхэлж ихсэн янзтай хяламхын харлаа. Ингэж зэгсэн арцаар харахад хор ширтэй Данглер урданд тэсэж чаддаггүй байсан бол харин өнөөдөр түүнийг огтхон жанзаарсан шинжгүй байв. Таны айсан муу байгаа явдал надад ямар хамаатай юм бэ? Над огтхон ч хамаагүй. Муу зан чинь хөдлөөд байвал өөрийнхөө өрөөнд сууж байхгүй юу? Эсвэл тэрнийг албан тасалгаанд гаргахгүй юу? Танд чинь хөлс хүчээр ажилдаг албан хаагчид бий шүү дээ. Тэдэндээ л муу зангаан гаргаж байхгүй юу? Гэж хадагтай нөхрийнхөө тайван байдалд бачимдан өгүүлв. Үгүй хадагтай минь. Таны зөвлөгөө зохимжгүй байна. Би төвний чинь сонсмооргүй байна. Миний контор гэдэг чинь эрхэм Денивтигийн хэлснээр миний алдаар урсдаг гол байгаа юм. Тэм учраас төвний урсгалыг саатуулж усын булангартуулахыг хүсэхгүй. Миний албан хаагчид бол цөм надад хөрөнгө зөөр хураахад минь үнэнч хүмүүс. Би тэдэнд хийсэн ажилтаа зэрэгцүүлвэл хэмжээлшгүй баг хөлс шан өгдөг юм. Энэ дуурлах юм над алга. Гэтэл миний хоолыг идэж, миний мороор зугаалж, миний кассыг хоослогч хүмүүс байгаа болохоор тэдэнд уур хүрх юм. Таны кассыг хоосолж байгаа тэр улс чинь хэн бэ? Тодорхойхон хэлхийг танаас хүсэж байна шүү. Бүү зов. Хэрвээ би тааварлагдахгүй ярьж байгаа бол тайлах төлхөөр нь тань дуудахгүй олдох болно. Миний кассыг хоосолж байгаа улс бол ганцхан цагийн дотор л 500 мянган франк тэндээс авчгаж байгаа хүмүүсийг хэлж байгаа юм. Гэж Данглер хэлв. Тэгэхэд хадагта хоолойгоо чичирч царайгаа хулааж байгааг нуух гэж хичээн байж би таны хэлж байгааг ойлгохгүй байна гэж хэлэхэд Данглер та сайн ойлгож байх ёстой. Гэхдээ таныг ингэж гөжөөд байвал би Испани зээллэгээр 700 мянган франк алдснаа хэлчихье гэв. Хүй өрдөө гэж хадагтай доголсон маягтай хэлээд та чинь энэнд намайг буруутан болгож байгаа хэрэг үү гэлээ. Яагаад тэгж болохгүй яах вэ? Та 700 мянган франк алдахад би буруутан болох гэж юу? Юу ч л гэсэн би бол өөрөө биш. Эрхэм минь, би таныг надтай мөнгөний тухай ярихыг үрд хоригдсон шүү. Би ийм мөнгөний тухай эцэг хийхин дэргэд ч төрөвчийнхээ нөхөртэй сууж байхдаа ч ярьж сураагүй юм. Гэж хадагтай эрс зөрлөө. Тэмээ дүнд чин дуртаяа итгэж байна. Тэд нар чин ганц улаан зоосгүй улс байсан хойндоо гэж Данглер хэлв. Түүнээс гадна өглөөнөөс үдших хүртэл энд чихэнд минь чир болж байдаг мөнгөний тухай этгээд хэлтэй танилцж чадаагүй юм. Тоолчод л дахиад л тоолдог зооснуудын дууг сонсч чаддгүй юм. Тэгэд жир нь таны дууг л гэхгүй бол түүнээс муухай дуу гэж юу байж болохыг мэдэхгүй байна. Хүйр хачин хэрэг байна да. Би таныг миний мөнгө янчааны хэрэг явдлыг их л сонирхдог гэж боддог юм шүү. Гэж Данглер хэлв. Би юу? Ямар тэнэг юм бэ? Хэн тань тэгж хэлэв? Та өөрөө зав болж үз. Тэгэлгүй яах юм? Хизээ тэгсэн юм бол дуулбал их сонирн байна шүү. Одоохон хэлээд өгч болно. 2 дугаар сар та надад гайтын зээлгийн тухай эхэлж үг дуурсан шүү дээ. Та гаврын усан буудалд онгоц ирж хойшлуулсан гэж тооцож байсан өрийг төлөх болсон тухай мэдээ авчирсан мэт зүүдлээ гэсэн. Таны зүүд мэрэгэн гэж би сандаг байсан болохоор бүхэл олдож болох гайтын зээллэгийг цөмийн сэм хөдөлж явахыг тушаасан юм. Тэгээд 400 мянган франк хожсон. Үүний 100 мянган танд тоо ёсоор нь шилжүүлэн өгсөн. Та түүнийг өөрийн дураар зарцуулсан. Би үүнтэй оролцоогүй.
3 дугаар сард төмөр замд газар түрээслэн олгох тухай яриад өгдсөн. Энд адилхан баталгаа өгсөн 3 нэгдэл өрсөлдсөн байсан. Тэгэхэд та өмнөдийн гэгдэг ногдол илүүтэй шиг бодогдоод байна гэж хэлж байсан билээ. Миний мөнгө төгрөгийн явдал танд хамаагүй гэж та батлан хэлэх боловч таны дотоод сэтгэхүй чинь зарим асуудалд сонорч юм шиг надад санагддаг шүү. Тэгээд би өмнөдийн нэгдлийн хувь нийлүүлсэн тэмдэгтийн 3.2% өөртөө авсан. Тэднийг үнэхээр таны хэлснээр дийлж гарсан. Тэгээд таны өөрчлөн харснаар хувь нийлүүлсэн тэмдэгтийн үн 3 дахин өсөж, би түүнээс 1 саяыг хожсны 250 мянгыг таны алаасны мөнгө болгож өгсөн. Харин та 250 мянган франкыг юунд зарцуулсан бэ? Гэхдээ та ер нь яг юу гэх гээд байгаа юм бэ? Гэж хадагтай хорс зэвэрхснээс биеийн чичрэн хэллээ. Хадагтай минь төсвөрлөн байж үз. Би одоохон дууслаа. Бурхан минь. Та 4-р сард сайтын зоогонд өргөцсөн. Тэнд байхад чинь Испани тухай яриа болж та Дон Карлосыг хөөгдөхнө гэсэн нууц яриа сонсож ирсэн. Тэгэхэд би Испани зээлийг худалдаж авсан. Тэгтэл Дон Карлос хөөгдөж 5 дугаар Карл Бедасавод шилжиж ирсэн тэр өдөр би 600 мянган франк хожсон. Энэ 600 мянган франкаас та 50 мянган EQ-г авсан. Энэ мөнгө таних байсан учраас та түүнийг дураараа зарцуулсан. Би энэ тухай тантай тооцоо бодоогүй. Тэгэхээр та энэ онд юу ч л гэсэн 500 мянган ливр авсан. Тэгээд цааш нь үү? Цааш нь ажил явдал муугаар эргэсэнд л хамаг учир байна. Та нэг л хачин байдалтай яриад байх юм? Миний яриа миний санааг дамжуулж байгаа юм л да. Надад хэрэгтэй юм энэ байгаа. Та тэгээ цааш нь гэвэл энэ явдал 3 хоногийн өмнө болсон. Та 3 хоногийн өмнө улс төрийн бодлогын тухай Дебрэтэй ярилцахдаа Дон Карлос Испанд эргэж ирсэн юм шиг санагдлаа гэж хэлсэн. Тэгэхээр чинь би өөрийнхөө авсан зээлгийг худалдахаар шийдсэн. Энэ шин сонин мэдээ бүхэнд дарахж хүмүүс сандарч эхлэхэд би зээлгүүдэн зарах биш зүгээр тарааж өгч байсан. Гэтэл маргааш нь нөгөө мэдээ худлаа болж би тэр худлаа мэдээнээс 700 мянган франк алдсан шүү дээ. Тэгээд яагаад? Би танд хожооныхоо 4.1% өгдөг байсан учраас та одоо миний алдсан мөнгөний 4.1% буцааж өгөх ёстой биш үү? 700 мянган франкын 4.1% нь 175 мянган франк байна. Та ёстой дэмий мэрж байна. Энэ явдал та Дебрэгийн нэрийг холбогдуулж байгаагийн учрыг үнэндээ ойлгохгүй байна. Яагаад гэвэл хэрвээ танд 175 мянган франк байхгүй бол найз нөхдөсөн аваад өгнө биз. Таны найз нөхөр бол Дебрэ шүү дээ. Ямар булаа юм бэ? Гэж хадагтай дуулдлаа. Хадагтай минь ширүүн дөрвөн ярилгүй загны зөвхөлгүй ярьж үзээрэй. Тэгэхгүй бол би таны өгсөн 500 мянган ливрийг Дебрэ тоолонгон тоглоод хожигдсон ч гарцгүй мөнгө олж байдаг шидэт хайрцагтай болсондоо баярлан биднийг шоолон инээж байгааг эндээс харж байна гэдгээ хэлэх хэрэгтэй болох нь байна шүү. Хадагтай тэсвэрлэж чадах юм боллоо. Буцар амтан гэж хүүхэн дуулдаад өнөөдөр намайг зэмлэх гэж зүрхэлсэн тэр зүйлэн урд нь мтээгүй байсан гэж хэлж зүрхлээ л дээ. Гэв. Би мэдсэн ч гэж хэлэхгүй, мтээгүй ч гэж хэлэхгүй. Та надад эхнэр би танд нөхөр байхан болсон 4 жилийн турш дах миний байдлыг бодоод үзэлдэ. Их зүв байсан. Та бид хоёрын холбоо тасрахаас өмнөхөн та Италийн театрт их амжилттай тоглож байсан нэр дуучинтай хамт хөгжмийн хичээл хийж би Лондонд тэгж их алдарсан бүжигчнэр бүжиг заалгах сурахаар шийдэж билээ. Хоёр биенийхэн өмнөөс би 100 мянган франк төлсөн. Гэр бүлийн амьдралд эв зүй хэрэгтэй байсан учраас би юу ч хийлээгүй билээ. Нөхөр эхнэр хоёр хөгжим бүжгийг үндэстейхэн суралцахад 100 мянган франк зарцуулах нь тийм ч үнэтэй хэрэг биш. Удалгүй та хөгжмөдөө дургүй хурч сайтын нарийн бичгийн дарга удирдлагын дор дипломатын уран чадвар суралцах хүсэлтэй болсон билээ. Би тэгэхэд танд түүнийг судлах боломж олгосон шүү дээ. Та өөрөө өөрийнхөө хичээлийн хөлсийг төлжигдэг болохоор энэ ажилд би хамаагүй байсан. Гэтэл одоо та миний касс руу орж таны хичээл надад сард 700 мянган франкын үнэтэй болж болох боллоо. Хадагтайгаа зогсолгүй болохгүй. Цааш тэгж үргэлжлүүлж болохгүй. Эсвэл дипломатад танд хөлсгүй хичээл зааг. Би яахав төвч үзье. Эсвэл түүний хөл миний гэрд бүү орж ирэг ойлгов хадагтай минь. Эрхэм минь энэ арай дэндэж байна.
гэж хатагтай амьсгаатан өгүүлээд бузар хэрэг та бүхэл ёс журмаас хэтэрч байна гэлээ. Надаас хоцрохгүй байгааг тань би хараад их л сэтгэл ханамжтай байна. Та эхнэр нь нөхрөө дуурайдаг гэсэн сургаалыг сайн дураараа биелүүлж байна гэж Данглер хэлв. Та намайг доромжилж байна. Таны хэлдэг үнэн. Үүнийг орхиод тайван ярьцгаая. Таныг сайн сайхан байлгахтай холбогдохоос өөр хэрэг чинь оролцохгүй. Тэгэхээр та ч бас намайг дуурайх хэрэгтэй. Миний хөрөнгө танд хамаагүй гэж та хэлсэн. Тэгвэл их сайн хэрэг. Та өөрийнхөө хөрөнгийг л захирч бай. Минийхийг бүү аривжуул, бүү хоосруулж үз. Тэр явдал хорт ажиллагаа байсан байж болох юм. Сайд намайг сөрөг намд байдаг болохоор хэлгэнэж, нэр алдарт минь хордож, намайг хоосруулахаар дээбрээтэй хөвөлдсөн байж болох юм. Энэ чинь үнний хөвтэй юм шиг. Яг л тийм мэт. Цахилгаан утасны хуурамч мэдээ байдгийг би л дуулаагүй юм байна. Энэ бол бололцоогүй буюу бараг л боломжгүй хэрэг. Сүүлчийн 2 утасны хорооны хүн бусдаасаа огтөр мэдээ дамжуулсан байсан. Бодвол надад зориулж санаатаагаар хийсэн гэж хэлж болмоор байна. Тэр түшмэлийг хөөж зайлуулах, төгөөрж барахгүй шийтгэх гэж байсныг та мэдсэн шүү дээ. Гэж хатагтай нилээд намухнаар хэлээд түүнийг баривчлах тушаал өгсөн боловч өнөөх түшмэл алга болчихсон байсан гинлээ. Түүнийг зүхтэж алга болсныг бодвол тэр хүн эсвэл солиотой, эсвэл гэмтэн хүн байсан биз? Үгүй бол тэр алдаал байсан байлгүй. Тийм ээ. Энэ алдаагч нь дуулаад тэнэгүүд шоолон инээлдэж, сайд нойргүй хонож, улсын эрхэм нарийн бичгийн даргандар цаас бузарлаж хохироход харин надад 700,000 франкын хохирол учруулж байна. Энэ явдал Дебрэгээс гараад байгаа бол та үнийг Дебрэд өөрт нь хэлэхгүй яасан юм? Та эр хүнийг зэмлчихэд хариуг нь яагаад эмэгтэй хүнээс асуугаад байгаа юм бэ? Гэж Эрмина гинтхэн хэллээ. Би тэр Дебрэг чинь мэдх юм гэж үү? Би түүнтэй танилцах гэж хүсэх юм гэж үү? Би чухам хүү түүнийг тэтгэр зөвлөгөөнүүдийг өгдөг гэж мэдэх ёстой юм гэж үү? Би бэржнэр тоглож байна гэж үү? Энэ бүхэн танд хамаарагдахаас биш надад хамаагүй гэж Данглер хэлв. Үгүй, танд ашигтай бол эмэгтэйчүүд гэдэг ямар таныг улс вэ? Бүх Парис даяар ярьж хааргүй дурлалын нэг ч юм уу 10 явдал хийчихэж чадвал өөрсдийгөө сууд хүмүүс гэж бодчих юм. Та ч гэсэн нөхрөөсөн өөрийн явдлыг нууж чадвал дээдсийн хүрээлэнгийн найзуудынхаа тал хувийн хөөрхий хуулбар болчих байсан юм. Гэхдээ юм байгаагүй. Би бүх явдлыг мэдж байсан. Та энэ 16 жилийн дотор надаас ямар нэгэн бодлоо нууж чадж байсан байж магадгүй. Харин ганц ч хөдөлгөөн нэг ч ажил явдлаа нууж чадаагүй юм шүү. Та самбатагаан гайхан шагширч намайг хуурч мэхэлж чаддаг гэж хатуу итгэж байсан. Тэгэд юу болов? Би мэдээгүй юм шиг дөр үзүүлж байсны ачаар Вэлброс эхлээд Дебрэ хүртэл надаас айдаггүй нэг ч хүн байгаагүй юм. Намайг гэрийн эзэн гэж үздэггүй хүн нэг ч байгаагүй. Би үүнийг л зөвхөн танаас шаарддаг шүү дээ. Эцэст нь тэдний хэнэнж тантай над шиг ингэж ярьж зөрхөлөхгүй. Намайг бузруулаа гэж хэлж болно. Харин амьтны элэг дог дохуу болохгүй шүү. Хамгийн гол нь намайг хоослохыг чинь хатуу хоригдж байна. Вилбрийн нэрийг дурдах хүртэл хадагта яаж игэд тэсэж байлаа. Гэхдээ энэ нэрийг дуулаад зарим зөвхөрч ямар нэгэн онцны хүчээр хөдлөх мэт гараан өргөн нөхрийнхөө хэлж гүйцээгүй нууц санааг амнаас нь булан авах гэсэн мэт түүний өөд алхлаа. Данглер бол цаанаа заавал нэг өөдгүй юм санаж өөрийн бодол санааг бүрэн хэлдэггүй заншилтай хүн билээ. Вилбри, юу гэсэн үг вэ? Та яг юу гэх гээд байна? Хадагтай. Таны гүн ухаантан ч биш, банкны эзэн ч биш. Яаж мэдэх вэ? Аль нэг ч байсан байж мэдэх анхны нөхөр Дэн Наргон вангийн прокуророос ямар ч ашиг олж чадахгүйгээ мэдээд таныг 9 сар алга болж яваад эрэхтэн 6 сар болсон хүүхэдтэй байсныг чинь үзмэгц уйдгар гунигаас болж өгсөн гэж хэлэх гэсэн юм. Би бүдүүлэх хүн үүнийг зөвхөн мэдээ зогсдоггүй үгээрээ бахархаж байдаг юм. Энэ бол миний худалдааныхан ажилд амжилт олдог хэрэглэлийн нэг байгаа юм. Тэр яагаад өөрөө алахын оронд өөрөө алагдахад хөрөв? Яагаад гэвэл түүнд өөрийгөө хамгаалахад хэрэг болох хөрөнгө байсангүй. Харин надад бол өөрөнгөх хөрөнгө байна. Би хамсаатан Дебрэгийн буруугаар 700,000 франк алдлаа. Тэгэхээр хөрөнгөнөөс өөртөө ногдох хувийг надад төлж өгвөл
Бид хоёр хамтран ажиллаж болно. Эсвэл энэхүү 175 мянган франкийг төлөх хөрөнгөгүй бол дампуурсан хүмүүсийн хийдгийг хийгээд алга болог. Төвний хэлсэн мэдээ нь үнэн зөв байгаа үед гайхамсангүй юм. Харин төвний хэлж байгаа мэдээ нь үнэн зөв биш бол түүнээс илүү сайн залуус дээдсийн хүрээлэнгээс өдий төдийгөрөн олдоно. Гэв. Хадагтай данглар бүрэн зохигдлоо. Гисэн хэдий боловч довтлогоонд хариулахын тулд эцсийн хүчин гаргажээ. Тэгээд гэр бүлийн тайван амьдралыг эвгүй мухай хэрүүл маргаан болгож хувиргасан сүүлчийн хэдэн өдрийн золгүй явдлуудын тухай, хоолны ширээнд сууж байх үед ярьсан зүйлүүдийн тухай, Вильберийн тухай бодож зөөлөн сандал дээр суун туслаа. Хүүхэн хэдийгээр ухаан алдаж унах гэж бүх хүчээрэн хичээсэн боловч данглар хүний урманд хялам хийж харсангүй. Тэгээд нэг ч хэлсэнгүй унтлахын өрөөний үүдийг хааж орхиод өөрийнхөө өрөөнд орчихов. Энэ нь хагас муралтын байдлаасаа сэргсэн хадагтайд муухай зүуд зүүдлэгдээд өнгөрсөн мэт санагдуулжээ.